Тэгээ сая Тэмүүжин гишүүнч гэсэн хэлээд байгаа зүйл нь энэ нөгөө шин тутам нийгмийн харилцаа захим байдлаар ингээ үүсчихлээр бид нар ер нь ингээд хууль зүйн нэр томьёоныхон хувьд нь зохицуулалтайг нь уйсан юм наривчлсан зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа нь харагдаж байна л да. Жишээлбэл одоо бид нар хоёр өөр юмыг нэг сагсанд хийчихэд байгаа. Нэг нь болохоор тэр Fact Check Mongolia гэдэг центраас одоо нотлох баримтын төвшөнд одоо биш зүгээр баримтын төвшөнд асуудлыг ингээд шалгадаг ийм байгууллагаас гаргаж байгаа мэдээллээр бол манай улсад хийж байгаа тэр сонгуулийн үеэр гарсан мэдээнүүд гадаад улсаас илтгэж зохион байгуулалттай ашиг сонирхолтой зүйлүүд байна гэж үзэж байгаа. За дээрэс нь тэр одоо та бүхэн харж байгаа бол Facebook дээр бол зарим улсын нэртэй доор нь state paid буюу төлбөртэй ийм одоо зүйлүүд явж байгаа. Тэр энэ яаж нэхлээр нэг хүмүүсийг манипуляц хийх сонголт их шийдвэр гаргалтанд нөлөөлөх гэсэн ийм зүйлүүд яваад байдаг. За цаад утгаараа шууд утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд ч яваад байдаг. Бодвол энийг ингээл хууль тагнуулынхан судалж ил байдаг байлгүй дээ. Гэтэл нөгөө талд нь хүний эрхийн асуудал байгаа гэдэг. Тэр энэ хоёрыг ингээд нэг сагсанд хийх боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр их хурл өөрөөсөө ажиллаа хийгээд энэ зохицуулалтаа наривчлахгүй болвол одоо бол сэтгүүлчдээс ч юм уу ирээд байгаа гомдол бол биднийг яллах, цаазлах юм хийх гээд байна л гэдэг зүйл байгаад байгаа. Гэтэл энийхээ нөгөө санкцтай нэгэн тийм явж байгаа юм чинь хууль зүйн нэр томьёоныхоо хувьд маш тодорхой нэрийн гаргалгаа бүхий байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ковидоос хойш ковидын үеэр шинжлэх ухаан технологийн хурд 2 жилийн дотор 12 жилийн хурдаар хөгжсөн. Өнөөс өмнөх болж ирсэн нэг тохиолдол бол дэлхийн 2 дугаар дайны 41-ээс 45 онд шинжлэх ухаан 4 жилийн дотор 35 жилийн хурдаар хөгжижсэн гэсэн юм тооцол байдаг. За энэ ковидоос хойш энэ технологийн хурд нь эргээд та бүхэн ингээ ажиглаад үзээрэй. Тэгэх юм бол яг энэ фейк ньюс ч юм уу энэ дип фейк гэднэр яг энтэйгээ адил хурдаар хөгжиж байгаа байхгүй. Тэр энэ зохицуул шаардлагаж байна уу шаардлагаж байгаа. Тэгэхээр тэр нь ямар төрлийн зохицуулалт байх юм гэхээр бид нар ингээд шууд одоо яллан 20 гэхээс өмнө энэ тодорхойлтуудаа наривчлах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ бол улсын хурлд өгж байгаа нийгмээс өгж байгаа даалгавар хим хэмжээн дээр нь бид нар маш сайн одоо углуурхтаа авч үзэх ойлголтын зөрүүгээ арилгаад аль болохоор ингээд нэг долгион дээр ойлголтоо тааруулах ёстой л гэж үзэж байгаа. Гэтэл яг өнөөдрийн нөхцөл байдал дээр цэцгийн одоо би хувийнхээ төлөв өмчлийг хэлэхэд бол цэцгийн шийдвэрийг дэмжихээс өөр аргагүй. Яагаад тэгэхээр энэ хууль тогтоож байгаа энэ тодорхойлтууд бүхий яг энэ зохицуултууд нь өөрөө асар олон тодорхойгүй зүйл давхцал гүрдэж ашиглах боломжтой ийм зүйлүүд байгаад байгаа маа. Тийм учраас одоо хууль зүйн байнгын хорон дээр одоо манай Согтотор дарга бид нар бүгдээрээ энийг бас энэ хүрээндээ ярилцаад энийг ингээд энэ чигээр нь үлдээхгүйгээр цаашаа дахиад ингээд зохицуултыг нарийсах зайлшгүй шаардлагатай юм байна гэж байгаа. Тэгээд Баасан жаргал гишүүн бас энэ дээр нэг санал хэллээ тийм ээ. Энэ дээр хэдүүлээ бас шаардлагатай гэж үзвэл яг энэ дээр нь ажлын хэсэг гаргаач гэдэг юм ингээд ажиллах боломжтой л гэж харж байна.